хүсэл мөрөөдлөө битгий хаяараа. Урам зориг гэдэг үг грек хэлэнд фиерд гэдэг үг байдаг. Энэ нь бурхан гэсэн утгатай. Нэг ёсондоо урам зоригтой байна гэдэг нь бурхантай хамт байна гэсэн утгатай юм. Та өглөөг баяр хөөртэй өгтөж тэр өдөр бол амьдралаас ирсэн бэлэг гэдгийг ухааран урам зоригтой шатаар бууж мөрөөдлөө хөөж гал халуун хүсэл тэмүүллээр амьдарч байгаа бол амьдрал таны замыг чиглүүлэх болно. Судалгаагаар хүртэл урам зоригтой хүмүүс илүү сайхан амьдарсан байдаг. Тэд байнга л дэвшиж, дээшилж байдаг. Тэд бол зүгээр нэг тохиолдол биш. Харин та урам зоригтой үедээ бурхантай үнэхээр хамт байдаг юм. Өнөөдөр маш олон хүмүүс өөрсдийн урам зоригоо алдчихсан амьдарч байдаг. Нэгэн цагт тэд өөрсдийн хүсэл мөрөөдөлдөө баярлаж, хөөрч байсан. Тэд гэрлэлтэнд баярлан хөөрч байсан. Тэд ирээдүгөө сайн сайхнаар харж хүлээж байсан. Гэвч тэдний амьдралд саад бэрхшээл ирэх үед тэд хүсснээрээ тушаал дэвшиж чадаагүй үед, тэдний харилцаа үтээгүй үед, тэд хүнд өвчин тусах үедээ өөрсдийн урам зоригийг алддаг. Тэд зүгээр л нэг урсгалаар амьдарч эхэлдэг. Өглөө бүр босдгоороо босгож, ажилдаа явдгаараа явж, оройн гэртээ хардаг. Ямар ч урам зориггүй. Ямар ч хүсэл мөрөөдөлгүй. Таны амьдралд саад бэрхшээл байж болох юм. Танд хэцүү зүйлс тохиолдсон байж болох юм. Гэхдээ өнөөдөр бол шинэ өдөр. Өнөөдөр амьдрал танд зориулсан шинэ төлөвлөгөө гэж байгаа. Хэрвээ та өөрийн галыг, өөрийн хүсэл мөрөөдлийг эргүүлж авах аваас салхи дахин үлээх л бол. Хэдэн жилийн өмнө гадаад мэдээ үзэж байхад нэгэн онгоцны ахмад өөрийн хөлгийг хар шуурганы үеэр амжилттай жолоодон хаацсан арал дээр буулгасан тухай гарсан. 150 гаруй зорчигчид амьд гарч чадсан. Сэтгүүлч нь зорчигчдын нэг байсан бөгөөд ахмадаас юу болж байгааг асуужээ. Тэрээр маш их даарсан, хамаг хувцсан нойтон байсан боловч түүний нүрнээс маш их сэтгэл нь хөдөлсөн өнгө айс тодорч байсан юм. Би түүний юу гэж хэлснийг огт мартадаггүй юм. Тэрээр би өмнө нь амьд байсан. Харин одоо үнэхээр амьд байна гэж хариулж. Би сонсогч танаас асуумаар. Та үнэхээр амьд байна уу? Та өглөө бүр урам зоригтойгоор мөрөөдлөө биелүүлнэ гэсэн зорилготойгоор сэрдэггүй. Эсвэл зүгээр л урсгалаар явах гэж өмнө бүү асуудалдаа дарагдж сэрдэггүй. Амьдрал таныг зүгээр л нэг амьд байхасаа гэж хүсдэггүй. Тэр таныг зүрх зохилжил байхад болно гэж боддоггүй. Тэр таныг үнэхээр амьд байгаасаа гэж хүсдэг. Таны даван дийлэх ёстой олон зүйлс байгаа. Таны амжилтанд хүрэх ёстой ориглууд байгаа. Та өөрийнхөө ирээдүг баяртайгаар хүлээхэ болсон тэр үеэс та амьдрч эхлэхэ болсон гэсэн үг. Та өөрийнхөө урд байгаа зүйлд баярлахаа болсон тэр цагаас хойш та зүгээр л нэг амьд бий болж хувирсан гэсэн үг. Магадгүй ирээдүгээ харахад танд баярлаад байх зүйл харагдахгүй байж болно. Өмнө нь ямар байсан тэр л өдрүүд өнгөрч байж болно. Гэхдээ та би энэ өдрийг урам зориггүй өнгөрөөхөөс татгалзаж байна гэрэ. Би өнөөдөр амьд байгаадаа баяртай байна. Би өнөөдөр ямар нэгэн зовиоргүйгээр амьсгалж байгаадаа талархаж байна. Би өнөөдөр гэр бүлтэй байгаадаа талархаж байна. Би зүгээр л нэг тохиолдлоор амьд байгаа биш. Харин би үнэхээр амьд байгаа учраас баяртай байна. Та ийм байдлаар ирч хүчтэй байх тэр үед амьдрал танд гайхалтай зүйлсийг хийхийг зөвшөөрдөг.